Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэнд хүргэж байна. Мэдмээр юм байна нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэнд хүргэхэд бэлэн болсон байна. Уламжлал ёсороо гэдэг шиг өнөөдрийн зочин бол мэдээж Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн хууль эрх зүйн тэнхимийн багш Алтан гэрэл ах маань ирсэн байна. За энэ өдрийн мэндийг хүргэе таны ажил төрөл бүгд өндөр үү. За үзэгч сонсогчтой энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн сэдэв бол за өнөөдөр би хэргийн харьяалал гэсэн сэдэв сонгож авсан. Тийм ээ. За тэгэхээр хэргийн харьяалал гэхээр энэ дэр ямар ойлголт байна гэхээр одоо хүмүүс ямар нэгэн маргаан үүсдэг. За тэгээд нэг шүүхэд нэхэмжил гарах боллоо. Тэгэхээр хаана очих юм бэ? Тийм ээ. Хаанхын шүүхэд өгөх вэ? хаанхын харьяалын шүүхэд өгөх вэ? Тий. Гэдэг асуудал гараад ирдэг. Тэгээ энийг бол одоо хуулийн дээр бол хэд янзаар тогтоосон байдаг. За хүмүүс хоорондын маргаан нэг байдаг. За хуулийн этгээд оролцсон маргаан байдаг тийм ээ. Тэгэхээр энийг бол хуулийн дээр бол яахан ингээд ялгаатай зааглаж гисэн байдаг. За эхний ээлжинд хоёулаа хүний нэрээ л да. Хоёулаа тэгэл дандаа жишээ авдаг тийм ээ. Би чамаас мөнгө зээлээд ингэдэг тэгэл нэг ийм л юм яваад байгаа шүү дээ. Нэг нэвтрүүлгүүд. Ойрхон байлгахын тулд гэж жишээ. Одоо тий ойрхон байлгахын тулд. За би ялгаагүй хоёлаа тгий. Би чамаас бас нэг мөнгө зээлсэн. Тийм ээ. Тэгээ хугацаанд өгөөгүй. За чиний төвчээр барагдсан. Нөхөр алтан гэрлийг шүүгдөхөр боллоо. За тэгэнгүүт одоо намайг хаана өгөх вэ гэдэг асуудал байна шүү дээ. Тий. Миний өнөөдрийн амьдраад байгаа байр маань магадгүй Баянзүрх дүүрэгт байж болно. Тийм биз. Гэтэл миний нөгөө иргэний үнэлэхний хаяг болсон чинь сонгон хайрхан дүүрэгч байдаг юм. Тийм ээ. Одоо ийм хүмүүс айгүй олон штэ. Тий штэ. Тэгсэн хэрнээ би чамтай гэрээ хийхдээ хаан уулын гэд хаяг тавьчихсан ч байх шиг. Тийм биз ингээд худлаа хаяг тавьсан гэсэн үг. За яг би магадгүй тэр хаан уул дээр байх үедээ чамтай гэрээ хийж л дээ. Би тэнд нэг хаан уулд нэг байр хөлсөлж явахдаа гэрээ хийж. Тэгвэл би чамд хаан уулын ингээд нэг хаяг бичиж өгчлөө. Тэрний ард хоёулаа иргэний үнэлгээ хавсаргаад канондод хийсэн чинь тэр хаягаар нь харсан чинь сонгон хайрхан байгаад идэг тийм ээ. Одоогийн миний амьдарч байгаа газар бол Баянзүрх тийм ээ. Тэгээд чи түрүү оршин сууж байгаа газрын хаягийг өгчөөд байгаа юм биш үү те? Тийм. Яг одоо би ч л Баянзүрхийн харьяан дээр ямар ч нөхцөлд амьдарч иж болно л да. Гэтэ би энд л амьдраад байгаа байхгүй. Инглээр надад 3 хаяг гараад ирчээд нь шүү дээ. Гэрээ их үеийн хаан уул, иргэний үнэлэхний сонгон тийм ээ. Яг одоо бодиттой амьдарч байгаа Баянзүрх. Одоо тэгэхээр чи хаана нөх юм бэ? Баянзүрхт нэг шүүх байна, хаан уулд нэг шүүх байна, сонгон хайрханд нэг шүүх байна. Тэнд авчиад одоо Баянзүрхт байна гэж одоо чи намайг мэдэхгүйгээр заяа. Хамгийн сүүлд чамд мэдгэж байгаа юм бол хаан уулд байсныг мэдчихээн. Тэгэнгүүт нь чи хаан уул дээр өгчдөг байхгүй. Би чамаас тухтагаад олдохгүй байгаа байхгүй. Тийм миний бодит хаяг бол Баянзүрхт. Чи наваа мэдэхгүй байгаа Баянзүрх юм гэлтэй. Тэгэнгүүт чи юугаараа өгөхөөр нөгөө хаан уулынхаа шүүхээрээ өгнө штэ. За алтан гэрэл надаас ийм мөнгө авсаа. Тэдэн ийм алдангатай ингээд нийт тэдэн сая төгрөгийг алтан гэрлээс гаргуулж өгнө гэд нэг хэмжлээ өгөхлөөр хаан уул дургийн шүүх хүлээж аваад тэр хаяг руу мэдээд хууц явуулдаг байхгүй. Өөрөөр намайг дуудана гэсэн үг байхгүй. Гэтэл би тэр хаягн дээр л байхгүй шүү дээ. Тухайн үед л байсан. Тийм ээ. Байхдаа би зүгээр нэг юу гэдэг орон сууц хөлсөх гэрээ хийгээд хийцэн учраас тэр хороо морон дээр ч бүртгүүлээгүй. Миний тэр хаягн дээр байгаа айл л бүртгүүлтэй байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө шүүхийн зарлагч очиод за ингээд ийм байрны ийм тоотод ингээд алтан гэрэл гэдэг хүн байна нөхлөрийн хорон зэсэг дарах чинь байхгүй гэж тодорхойлт өгдөг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яах вэ гэхээр нөгөө шүүгч чинь уучлаарай энэ удаа энэ хэргийг чинь манай хүлээж авч чадахгүй нэ ягаад гэхээр энэ хариуцагчийн хаягн дээр алгаа гэд хэргийг чинь буцаага өгчдөг байхгүй. За одоо тэгэхээр хайчих юм бэ гэж байгаа тийм ээ. Одоо тэгэнгүүт чи эрен сурвалжлуулахаас үүсэж байгаа байхгүй. Намайг нэг бол шүүлэх нь байна. Тэгж болдог уу? Гэхдээ эрен сурвалжлуулж ижил гаргаж ирнэ энэ хаягийг бол. Шүүлэхлэр чинь хувийн мэдээлэл учраас хинч чамд гаргаж өгөхгүй шүү дээ. Үгүй юу? Хувийн мэдээллийг хүнд өгөхгүй шүү дээ. Чи ямар ч зорилгоор хүний хаяг асуугаа явж байгаа. Ямар ч төрлийн байгууллага бол тийм мэдээллийг бол чамд гаргаж өгөхгүй. Тэгэхээр хуулинд боломжны өгтөр чи эрен сурвалжлуулна. Одоо эрен сурвалжлуулахдаа хаана аль хаанхын шүүхэд өгөх юм бэ гэдэг асуудал дахиад гараад ирчих тийм. Одоо чи өөрийнхөө амьдарч байгаа хаяг танах хаана байдгийг тийм ээ. Тэр дүүрэг дээрээ. Тухайлбал танах жил бол Чингэлтэй дүүрэгт гэрчин байдаг бол чи Чингэлтэй дүүргийн шүүхэд алтан гэрлийг эрен сурвалжлуулах тухай хүсэлтээ өгч байгаа байхгүй.
Одоо хэргийн харьяал гэдгийг чи үндсэндээ ингэж яриад байна тийм биз. За тэгээд цагдаагийн байгууллагын нэрийн сурвалжлах ажиллагаа хийгээд одоо намайг энэ Баян зүрхт байна гэдгийг чи олоод авна шүү дээ. За тэгэнгүүт цагдаагийн байгууллага албан бичгээр шүүхэд гэдэг байхгүй. За энэ алтан эрэл гэдэг нөхөр энэ Баян зүрхийн ийм хаягийн дээр байна шүү. Ингээ нэрийн сурвалжлах ажиллагааг зогсоолоо шүү. Хаягийн тодорхойлчлаа. Шүүгч хамт мэдэгдэнэ. Алтан хөө ингээд нөгөө нөхөр чинь Баян зүрхт байна шүү. Одоо чи тэрийг авангуудаа одоо намайг тэр Баян зүрхтэр байгаа хаягаар нь Баян зүрхийн шүүхэд өгж байгаа байхгүй. Тэгэхээр хэргийн харьяал гэдэг чинь яагаад тэгэхээр энэ шүүхэд чи өөрөө юм засаг захиргааны юм нутаг дэвсгэрийн ингээ хуваараар байдаг учраас зөвхөн өөрийнхөө хамааралтай хэргийг л авна гэдэг байхгүй. Тий. Гэтэл зарим нь анзаарахгүй ч юм уу аваад ингээ шийдтсэн бол энэ нь өөрөө бас тэр шийдвэрт нөлөөлчдөг. Яагаад гэвэл харьяалын биш шүүхийн асуудлыг шийдсэн байна гэдэг нь өөрөө асуудал дахиад болчихдог. Тийм ээ. Тэгэхээр шүүхэд бол нэн тэргуунд бол энэ харьяалыг хардаг. Энэ бол сая хоёулаа одоо хувь хүмүүсийн хувьд харьяал ярьлаа тийм ээ. За гэтэл компани байна. За би компаниараа чамтай гэрээ хийж мөнгө авчээ. За бас ялгаа байхгүй яг тэр үед манайх офис хаан уулд нэг газар би түрээслээд байжсэн. За тэгсэн хэрнээ манай нөгөө компани гэрчлэгээний юун дээр бас сонгон хайрхан гэсэн юм байж байгаа байхгүй. Тэгээ өнөөдрийн миний яг бодиттойгоор бас нэг түрээслээд ч юм уу худалдаад авцсан офис маань бол жил Баян зүрх тийм ээ. Гэхдээ чи бас намайг бас мэдэхгүй байхгүй юу саана байгааг энэ бол. За энэ нөхцөлд чи дахиад хаанхын шүүхт хандах вэ гэдэг асуудал гараад ирж шít. Зээлийн гэрээ хийх үед бол хаан уул дүрэг дээр байсан гэж бодоол чи дахиад өгнө шít. За тэгвэл хуулийн этгээд дээр ямар юм байдг вэ гэхээр бол хуулийн этгээдийн байнга үйл ажиллагаа явуулж байгаа газар эсвэл удирдлаганд байгаа газар гэж хуулийн этгээдийн хувьд хаягийн тийг тодорхойлдог байхгүй харьяалдаг юм бол. Иргэний хувьд бол байнга оршин сууж байгаа газар гэж хэлсэн бол хуулийн этгээдийн хувьд бол үйл ажиллагаа нь явуулж байгаа газар эсвэл удирдлага нь хэд хэдэн газар байдаг байж болно шүү дээ. Дарханд нэг Эрдэнэтэд нэг салбартай Улаанбаатарт юм хийдэг байвал Эрдэнэтийн шүүхт гэх юм уу Дарханы шүүхт гэх юм уу тийм ээ энэ чинь бас ингээд тодорхойгүй байхгүй. За тэгвэл энэ нөхцөлд бол тухайлбал тэр юу байна? Удирдлага нь Улаанбаатарт байна. Тэгвэл Улаанбаатарын шүүхт байна. Улаанбаатарын шүүхттэй харин хаана нөх вэ? Гэрээ их үед л хаан улд байсан. Тэгээ өгчин. Тэгэхээр нөгөө манай тухайн үед түрээсэлж исэн хаягн дээр бас яваад очихлаар одоо ийм компани манай дээр байхгүй гэд нөгөө түрээсэлж исэн байгууллага чинь хариу өгнө шүү дээ. Одоо тэгэхээр яах вэ гэхээр чи дахиад эрен сурвалжлуулж байгаа байхгүй. Тэгээ эрен сурвалжлуул гаргаад ирэнгүүт манайх одоо офис Баян зүрхт байна. Тийм ээ. За тэгвэл одоо чи Баян зүрхт хэмжлээ гаргадаг. Тийм ээ. Тэгэхгүй бол бусад шүүхүүд авахгүй нэ шүү дээ. Тийм харьяал юм биш ээ гэд. Харьяалынхаа дагуу яваа. Харьяалын дагуу яваа гэдэг тий. За үүнээс гадна шүүхийн бас онцгой харьяал гэсэн нэг ойлголт байдаг. Надад чинь их сонсч байсан үгүй шүү. Тий. Тэр нь ямар утгатай гэхлээр бол за чи ямар шалтгаанаар манайхыг юунд өгөх гээд байгаа? Одоо шүүгдэх гээд байгаа юм тийм ээ. Гэтэл тэр маргаан чинь өөрөө үл хөдлөхөрөнгөтэй холбоотой байх юм бол тэр үл хөдлөхөрөнгө байгаа газрын шүүхээр шийдвэрлэдэг байхгүй. Хэдийгээр манай компани удирдлага Улаанбаатарт байгаа боловч нөгөө маргаан болоод байгаа бит хоёрын хоорондын маргаан нэг орон сууц байг л дээ. Тэр жишээлбэл Дарханд байх юм бол Дархан уул аймгийн шүүхэд чи маргаан юугаа өгнө. Хэмжлээ. Улаанбаатарт өгчих юм бол Улаанбаатарт нөгөө Баян зүрхийн шүүх нь хүлээж авахгүй. Яг гэвэл хэдийгээр яг энэ компани чинь удирдлага нь Улаанбаатарт байгаа боловч та нарын маргаад байгаа юм чинь энэ Дарханд байгаа энэ үйл хөдлөлтөөрөнгөтэй холбоотой маргаан юм байна. Тэгэхээр тийшээ яваа. Бага газрынхаа харьяаллын шүүхээр шийдвүлээгээд ингээ явуулчихдаг байхгүй. Тий. Тэгэхээр тэр объект байгаа газрынх нь яваар л явж байгаа. Тэгэхээр энийгээ бол үндсэндээ онцгой харьяалал гэдэг байгаа юм тийм ээ. За тэжийн тэтгэх үүрэгтэй холбоотой бас нэг хэмжил байж болдог. Тухайл одоо ингээд айгүй олон гэр бүлүүд гэрэлтэй батлуулахгүй хамтран амьдарч байгаад ингээд хүүхдээ болоо салцдаг. Тэнгүүд нөх хүүхдийн эцгээс юу авах хэрэг гарч байна. Тэтгэлэг тийм ээ. За энэ нөхцөлд бол тэр тэтгэлийг нэгж байгаа нөгөө эмэгтэй бол өөрийнхөө оршин сууж байгаа хаягаараа хэмжлээ гаргах нь. Нөгөө хүн бол хариуцагчаар дуудаг гэдэг. Гэхдээ тэр хүн чинь магадгүй хаа яваа тодорхойг байгаад байна шүү дээ. Зүүн бол уул нь хариуцагч хаягаар өгөхтэй боловч
маргааных нь асуудал нь юу гэхээр нөгөө тэжээнд тэтгэх хүүхдийн тэтгэлэг авах асуудал байгаа учраас нөгөө нь хэмжилж байгаа эмэгтэй чи өөрийнхөө амьдарж байгаа хаягаараа хэмжлээ гаргах нь тийм ээ. За эсвэл хоёр юу хоорондоо бас тохирч болдог. Хоёлаа бас гэрээ хийя тийм ээ. Гэтэл би юунд байдаг одоо гой болтод байдаг. Би чамаас зээл авцсан. Тэгэнгүүт одоо хэрэг болохгүй бол чи намайг гой болтын шүүхэд өгнө шүү дээ. Тэгээд чи баян Улаанбаатарт амьдардаг хүн гой болтоо руу явж надаас мөнгөө нэхэж тентгийн шүүх хурлаар орно гэж чамд айгүй хүндрэлтэй болж байгаа үү? Тэгэхээр чи бодно ш. За энэ нөхөр өгөхгүй бол би гой болтоор болно дахин явах нэ. Тэнгүүтээ хоёлоо зээлийнхаа гэрэн дээр хэрв маргаан үүсвэл хэмжлэгчийн хаягаар одоо хэмжлийн харьяаллын шүүхэд маргаанаа шийдвэл шүү гэд. Чи Чингэлтэй дүүрэгт амьдардаг бол чи гэрийнхаа хаяаны Чингэлтэй дүүргийнхэн шүүхэд өгчүүл. Тэгж өөртөө давуу байдал үүсгэх. Давуу байдал үүсгэж болдог тийм ээ. Өөрөөр хэлбэл гэрээнд тэгээд тохирчж бас болдог. Тэхийн бол заавалчгүй миний байнга оршин суудаг амьдардаг хаяг гэж гой болтой явахгүй. Эсвэл манай компани гой болтоод байвал манай компани руу явж ийн гэж гой болтой шүүх рүү яваад байхгүй. Ийм давуу тал үүсчихэж байна. Тийм ээ. Тэгэхээр яг гэрээн дээр л энийг хэвээр яг мэдэж авал тусгаж өгөх нь хамгийн чухал юм байна шүү дээ, тий. Гэтэл би үгүй гэж хэлж байна шүү дээ. Татгалзах. Тий, яасан муу ёртой юм бэ чи. Яг л чи өөрийнхөө харьяал гэдэг. Яа нэг гэдэг юм чи яасан муу санаатай залуу бай, тий. Одоо гэдэх юм бол яаж чадахгүй өнгөрчин. За тэгвэл тэгэл ёстой би хувь хүн бол миний байнга оршин суудаг хаягаар нөгөн, компани бол нөгөө удирдлага байдаг газар өргөн, тийм ээ. Нэг ийм асуудал байна. Нөгөө гэрээ гэдэг чинь өөрөө нэг хоёр талын тохиролцоогоор бий болдог тийм ээ. Гэтэл би тэрийг анзаарахгүй ч юм уу эсвэл за хамаагүй анхан хугацаанд өгч юм чинь саанахын шүүгч байсан яадгийн гэх юм бол чи өөрөөрөө ингэ хийх боломжтой байхгүй тийм ээ. Тэгэхээр өөртөө давуу байдал үүсгээд хийчих болох. Тийм тэгэхээр бол одоо нэг бас ингээд үзэгч сонсогчд энэ одоо энэ хэргийн харьяал ярьж байгаа учраас хэрүү янз янзын ийм асуудал үүсээд ингэх юм бол яг Улаанбаатар хот дотроо бол энэ дээр бол нэг асуудал аллах тийм биз одоо нэг тийм баян за хамгийн одоо хоол гэх юм бол сонгоны шүүх байх шивтэй. За налаахын шүүгч юм уу те ингээд нэг тийм. За тэгтэл бол бусад шүүхүүд бол бас хот дотроо бол учиртай шүү дээ. За увс баяа үлгээ ч юм уу дорнот руу явж шүүх хурлд орно гэдэг нь өөрөө бас хүндрэлтэй шүү дээ тийм биз. Тий цагны асуудал, мөнгөний асуудал те замын зардал очоод нэг хоёр өдөр болвол буудлын мөнгө ч гэдэг юм чи ингээл тэмэн дээр яманы гар зулчих гээд шүү дээ. Тийм учраас за энэ нөхөр чи ер нь намайг хөндрүүлнэ шүү гэж бодвол өөрийнхөө хаягаараа маргаан өсвөл одоо А талын тий одоо би ч л А талын хаягаар эсвэл бүр тодорхой тэр дүүргийн шүүхээр гэдэг юм уу тий ингээд заачвал нэг бодлын амар. Та хэцүү бүрэн чадамжтай буюу 18-аас эхэлчихсэн ухаан санаа чинь эрүүл бүрэн бүтээл юм бол ийм хууль байдгийг би мэдээгүй шүү дээ гэж хэлэх болохгүй л гэж. Хуулийн нэг том одоо үндэслэл юм бол юусе хариуцлагатай байл гэдэг шахаад байна. Ийм кейс байдаг бол бүр гадаадын иргэн харьяат гэдгийг мэдэхгүйгээр гэрээ байгуулад тэв нөхцөлд яа. Яг зүгээр одоо ингэж байгаа юм. Яг наад тохиолдол чинь бол Монгол улсын иргэн. Тийм ээ. Тэгээд гадаад улсад байгаа одоо бол. Тэгтээ чамтай гэрээ хийгээд ингэхдээ бол Монголд гээд байж байгаа гэрээ хийцэн. За энэ нөхцөлд бол тэр хүн чинь одоо гадаадд байгаад байгаа учраас тэр хүний гадаад хаягаар нь бид нар өгнө гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Энэ нөхцөлд бол чи жишээлбэл өөрийнхөө хаягаар өгчөж байгаа байхгүй. Тий. За тэгээд өөрийнхөө хаягаар өгнө шүүхийн ажиллагаа явагдана хариуцагч чинь байхгүй байна. Гингүүт чи 90 сурвалжлуулаад өгчөж байгаа байхгүй. За тэгээд тэр нөхөр чи хизээ нэгэн цагт Монгол руу ороод ирлээ гэхэд бол нөгөөч 90 сурвалжлагдж байгаа иргэдийн жагсаалтанд байгаа. Ингээд саатуулаад хаана ихэндээ байна гэдэг нь ингээд тодорхой болчихно. За арбитр гэж сонссон баг. Арбитрийн шүүхтэй. Тий. Тэгэхээр олон улсын шүүх гэж ойлгож байгаа шүү дээ мөн үү? Тий яг арбитр гэдэг маань анх ингээд нэг үүссэн үүсэл түүх нь бол ерөнхийдөө бол Монголд бол өнгөрсөн одоо 100-ны тийм ээ одоо 20 дугаар зууны гэж ярина тийм ээ 1950-60-аад оны үеэс эхлээд монголчууд нэг гадагшаа Оросоос гадна ингээд бусад улсуудаа худалдаа хийж эхэлсэн үеэс эхлээд энэ арбитр гэж юм орж ирсэн. Монголд анх явж исэн гэхээр зөвхөн Монголын одоо нэг байгууллага гадаадын нэг байгууллагатай худалдаа хийсэн нөхцөлд энэ арбитраар явж исэн бол одоо өнөөдөр энэ харилцаа
өргөжөөд ямар төрлийн харилцаа байж болно тийм ээ. Гол нь хоёулаа одоо тохироод хэрэв маргаан үүсэх юм бол хоёулаа арбитраар тийм ээ. Арбитрийн одоо байгууллагаар хэрэг маргаанаа шийдвүлнэ гэж заачих юм бол шүүхний ч үлээж авахгүй. Яг тэгэхээр та хоёр маргаан үүсвэл арбитраар хэрэг маргаанаа шийдвүлнэ гэд заасан тохирчжээ. Тэр арбитр руу яваа гэхгүй юу? Манай одоо харьяат биш болчихлоо гэж байна шүү дээ. Тий. Өөрөөр хэлбэл хоёулаа тэр маргаанаа харьяалаа тохирч штэ. Яг хоо арбитр сонгож байгаагийн нэг ач холбогдлын өгтөр бол арбитр бол харьцангуй нөгөө шүүхээр явснасаа харьцангуй хурдан шийдэгдчихдэг. Шүүхээр жанхан шатны шүүх, дав заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх гэдэг ингээд 3 шатны шүүхээр яваад за тэгжтэл дээд шүүхтөр очисон чинь тийм дутуу байна. Дахиж анхан шатны шүүхээр шийдүүлгээл дахиж буцаалж байдаг юм уу тань чинь ингээд тэгэл одоо нөгөө шүүхийн процесс чинь бол бас харьцангуй их уддаг байхгүй юу. Тэгэхээр арбитр дээр ямар хүмүүс ер нь очиод байна гэхээр нэлийн одоо яг тийм ажил хэрэгч хүмүүс юм тийм ээ. Түргэн хугацаанд маргаанаа ер нь шийдвүүлээд тусдаас хоёр талтай гарчия гэсэн ийм зорилгоор тий. Нөгөө талдаа арбитр маань өөрөө нөгөө юу ячдаг. Харьцангуй тийм мэрэгсэн арбитрч нар байдаг. Одоо нэг тийм тухайлсан одоо нэг торгоны нэг 8-аач гэдэг юм уу торго өгөлцөж авалцсан ч юм асуудал ингээд эрхийн алдад бол жишээлбэл нөгөөх чинь шүүгч бол яг энийг бол мэдэхгүй. Тэнгүүт шүүх шинжээч томилоод тэгээ шинжээчийн дүгнэлт авчирч хагаад тэгээ ингээ хэрэг маргаана тэр шинжээчийн дүгнэлтэн дээр тулгуурлаж энэ төр шийддэг тийм ээ. Тэгвэл энэ арбитр дээр чинь нөгөө арбитрч гэдэг хүмүүс чинь өөрсдөө юунуудаа ингээд төрөлжтсөн мэрэгшсэн байдаг тэр маргаануудаар. Тэгээ арбитр дээр ингээд дагнаад явцсан гэсэн. Тий, тэгээ арбитрчдын ингээд танилцуулга байж идэг. Тэгвэл хоёулаа арбитр дээр очихдоор чи нэг арбитрчаа сонгож аавна. Би нэг арбитрчаа сонгож аавна. Тийм биз? Тэгэхээр чи харж байгаа за энэ миний энэ маргаантай холбоотой энэ энэ хүний ажилласан туршлага мэдлэг бол илүү юм байна гэж чи хүнээ сонгоод би хүнээ сонгоод арбитрчаа тий. Энэ хоёр арбитрчин дундаасаа даргалагчаа сонгоод ингээд магадгүй 3 хүн бит хоёрын хэрэг маргаана гэж шийд. Тэгэхээр харьцангуй нөгөө арбитрч буюу одоо энэ асуудлыг шийдэж байгаа хүмүүс маань харьцангуй мэрэгсэн хүмүүс орж ирж штэ. Өөрсдөө энэ тухай ойлголттой тийм ээ. Тэгээ энэ нөхцөлд бол арбитрийн сонгоод байгаа юм. Тэгэхээр бол одоо бол жил дээр бол энэ арбитрийн бол хэрэг бол нэмэгдэж байна. Ер нь бол мэдээж ихтэй аливаа юм чинь нэг тийм сайн одоо саар талууд байдаг тийм ээ. Тэгэхээр бол арбитр дээр ч гэсэн бас яг зүгээр дутагдaltaй зүйлүүд бол бас бий тийм ээ. Гэхдээ бол ямар ч байсан бас давуу талыг хараад хоёр тал арбитраар хэрэг маргаанаа шийдүүлнэ гिचгсэн байх юм бол ийм одоо маргааныг шүүх хүлээж авахгүй нэ гэж аахгүй юу. Тий. Тэгэхээр тусгах зүйлэл нарийн сонгох хэрэгтэй. Тэрнийхээ дагуу явах нь шүү дээ. Гэтэл арбитр дээр очичоод би ерөөсөө танахыг айгүй хурдан шийддэг гэж сонслоо. Тийм ээ. Ингээд танахаар шийдвүлээ гэд хэмжлэх юм бол арбитр татгалзсан. Яг тэр арбитрийн хэлэлцээр гээд одоо тэр юм байгаа байхгүй юу. Одоо Монголын үндэсний одоо худалдаа ажилтны танхимын арбитраар түүний одоо дүрмээр хэрэг маргааныг шийдвүлнэ гэсэн нэг юм заалт байдаг байхгүй юу. Тэгээ энийг бол арбитрийн хэлэлцээр гэж хэлдэг байхгүй юу. Тэгээ ийм арбитрийн хэлэлцээрийг тэр гэрэн дотроо оруулж өгөөгүй бол арбитр бол хүлээж авдаг. Наад чи манай маргаан биш байна гэдэг. За тэгэхээр хайчих хөглөрөө өсөөсөөгөө шүүх тийм ээ. Шүүх дээрээ ирэхлээрээ одоо нөгөө хувь хүн бол байнга оршин суудаг аягаар хуулийн этгээд бол нөгөө одоо үйл ажиллагаа тогтмол явуулдаг газар эсвэл удирдлага байдаг газар гэдгээрээ ингэ явчихдаг тийм ээ. Дундын нөгөө объектын дээр бол объектын байгаа газар гэл. Тэг үлгэл төрөнгийн байгаа газар гэж явуучих нь тэрний харьяалын дагуу шүүхэд хандах юм байна шүү дээ тий. За ингээд энэ одоо энэ хэргийн харьяалыг мэдж байгаагийн одоо үр дүнд бол одоо илүү цаг гарцдаггүй маа тийм ээ. Яг одоо хэрэг маргаанаа түргэн шийдвүүлчих юм аа гэж. За яг хөө зүгээр ингээд юу яадаг тал би өнөөдөр жишээлбэл би Баянзүрх дүүрэг дээр байсан. Чи Баянзүрхийн шүүхэд өгсөн. Гэтэл би одоо юу руу шилжлээ. Энэ хугацаанд би хаан уул руу шилжчихлээ. Тэгээд би шүүхтээ мэдэгдэн штэ. Би юу атсан шүү. Хаан уул дээр bay шүү гэвэл энэ хэрэг маргааныг хаан уул руу шилжүүлэх бас боломжтой. Хэрэг шилжүүлнэ гэдэг нь бас ийм процесс байдаг юм байна шүү дээ. Тэгээд үнэхээр одоо өөрөөр тэр хаягаар чинь над руу янз янзын нөгөө шуудан цахилгаан одоо мэдээлэлтэй янз янзын юмнууд явах гэдэг нь шүү дээ. Тий.
Тэгээд жишээлбэл шүүхийн шийдвэр гарлаа гэхээр миний байгаа хаяг руу явна гэтэл би хаягаа шүүхэд хэлээгүйгээр хаан уул руу явчих юм бол миний хуучин хаягн дээр жишээл Баян зүрх дээр яваад очичдаг тийм ээ. Тэнгүүт би нөгөө хугацаанд дав залдах боломжоо алдчихдаг. Тэгэхээр энэс чинь болоод би жишээлбэл энэ хаан уулд байна шүү гэдгийг заавалчгүй мэдэгдэх ёстой. За тэгээ энэ нөхцөлд бол магадгүй Баян зүрхийн шүүх нөгөө иргэнийхээ хэргийг хаан уулын шүүх рүү хавц тэргийн тэр чигээр шилжүүлэх юм байна. Нөгөө хэрэг шилжүүлэх гэдэг чинь одоо энэ. Тэгэхээр хүн бас өөрөө нөгөө нэг хариуцлагатай байх нь шүү дээ тий. Дээрээс нь сүүлд нэг ийм асуудал бас үүсгэл юм байл да. Надад чи ирээгүй шүү дээ. Мэдэгдэх хэдрэг ирээгүй тий. Надад ийм юу шуудангаар ирээгүй шүү дээ гэдэг. Хашир нөгөөтгөө шинэ гэрийнхээ хаягийг хэлээгүйгээс болж л хугацаа алдах нь байна л да. Тий. Ер нь яг зүгээр хоёулаа манай нэвтрүүлэг маань мэдмээр юм байна гэж тийм ээ. Тэгэхээр яг эдгээр хоёулаа харьяаллын асуудал ярьж байгаа ч гэсэн чи сая хариуцлага гэдэг их зөв юм гаргаад ирж байна. Тий. Тэгэхээр бол манай сонсогч үзэгчд бол энэ хариуцлагын асуудал энэ хуулийн дээр энэ хариуцлагын асуудлыг чинь яг тавиад байгаа байхгүй юу? Тухайлбал юу гэж бүр заасан байна гэхээр иргэний хуулийн дээр таны хууль мэдэхгүй байх чинь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж байгаа байхгүй юу? Та эрх зүйн бүрэн чадамжтай буюу 18 наснд хүрчихсэн ухаан санаа чинь эрүүл бүрэн бүтээл юм бол ийм хууль байдгийг би мэдээгүй шүү дээ гэж хэлж болохгүй л гэж байгаа. Тэр бол таны хариуцлагын асуудал. Энэ таны хариуцлага гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ хуулийн нэг том одоо үндэслэл юм бол ерөөсө хариуцлагатай байл гэдэг байгаа шахаад байгаа. Тийм ээ. Хоёлоо бас нэг нэвтрүүлэг дээр хууль цугцааны тухай ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр тэр чинь бол та нэгэн л хүнээс авлагатай юм бол тэр хууль цугцаан дотроо л нэхээчтэй. Тэрний юмдаа өөрийнхөө юм жаахан хариуцлагатай хандаач ял гээд байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань одоо хариуцлагатай байцгаагаарай гэдэг одоо үгээр өндөрлүүлье гэж бодож байна. Тэгээд мэдмээр юм нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн сэдэв бол одоо харьяаллын хэргийн харьяал гэдэг сэдвийн дагуу бас та бүхэн тодорхой мэдээллийг өглөө. Тэгээд зочноор маань Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн хуулийн хэвцэн тэмдгийн багш Алтан Гэрэл байлаа. Хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн шинэ дугаар хүртэл түр баяртай.